За сайн мэцэн хабараг юм богийн. За тэгээд өнгөрсөн болохоор бид нэр лирик шоу тэгээд намтрыг ажиллах тухай яриасан. Тэгээд өнөөдөр болохоор тэрийг жоохон үргэлжлүүлээд Японд цагийн ажилд орсныхаа дараа юуг анхаарах вэ? Тэгээд тэнд хэрэглэгддэг жоохон өдөртөн хэрэглэгддэг үгнүүд. Тэгээд дээрэс нь ажлаас чөлөө авах тухайд ямар хөө яаж холбоо ирдэг вэ талаар зөвлөгөө хичээл оръё. За тэгээд хамгийн эхлээд юуг анхаарах вэ гэхээр эхний ээлжинд болохоор цаг байгаа. Японд болохоор цагийг бол маш сайн барьдаг. Тэгээ ажлын үед гэх юм бол ерөөсөө ажил эхлэхээс 15 минут өмнө заавал бүгдээр очсон. Тэгээ хугацаа солиод ажлаа эхлэх бэлтгэлээ хийгээд байждаг байгаа. Тэгэхээр 10 цагаас ажилдаа 9 цаг 45 минутанд аль үжи очсон байх ёстой гэсэн. За тэгээд ямар нэгэн байдлаар хоцорч таслах тохиолдолд заавал өмнө нь холбоо явах хэрэгтэй. Тухайн үед яг одоо гиз өвдөг ч юм уу те толгой өвдөг ч юм уу те юу гэдэг те янз бүрийн юм байж болно. Альсгүй сургуулийн ажил төрөлтөө болсон ч юм уу тэрийг мэдсэн даруйдаа заавал мэдэгдэж байгаараа. Яг тулцсан үед бол уцаар мэдэгдсэн дээр нэлээд зайтай байгаа тохиолдол мэйлээр мэдэгдсэн зүгээр байдаг шүү. Японд нэг хоорын сав гэж үг гэдэг. Тэгээ тэр нь болохоор нэг монголоор юу юм бол тоо нэг навчид ормол гэдэг юм л да. Тэгээд тэр нь болохоор Хококу Ренраку Соодан гэж 3 үгийг товчилж амархан болгож хэлээд байгаа. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Хококу гэдэг маань мэдэг дээрээ ямар нэг юм болсон тохиолдолд мэдэг дээрээ Ренраку гэдэг нь болохоор ямар нэг юм болсон тохиолдолд холбоо арайраа Соодан гэдэг нь болохоор ямар нэг юм болсон тохиолдолд зөвлөөрэй гэсэн үгийг ингээ хоорын соо гэж хэлдэг. Тэгээд энэ болохоор Японд бол айгүй чухал байд юм аа. Тийм болохоор хамгийн түрүүнд цаг сайн барих хэрэгтэй. Тэгээд ямар нэг юм болсон тохиолдолд тэрийг заавал мэдэгдэх хэрэгтэй. Ажлаас чөлөө авах гэж болно. Ажил дээр ямар нэг юм гарсан ч гэсэн өөрөө дур мэдээд хийхгүй дээдлийн хүнээсээ заавал асууж агаарай. За тэгээд гурав дахь юм бол манайхан Монгол одоо юу гэдэг нэлийн ганцаар авиг ажлыг ингээд хурдан хугацаанд хийчих юм бол далааг юм шиг тиймэрхүү хүмүүсийг үнэлдэг тийм тал байдаг. Японд болохоор тийм биш. Ерөнхийдөө өөртөө оногдсон ажлыг бүх ажлыг хийгээд хаалга байхгүй. Гэхдээ өөртөө оногдсон ажлыг яс хийгээд за тэг үлдсэн илүү гарсан хугацаанд тэр ажил маань асуудалгүй зөв явсан байна уу гэдгийг шалгадаг ч юм уу нэг дор хаяад нэг ачаад зөөсөн бол тэр хавьяагаа цэвэрлэдэг ч юм уу дуусаг байгаа хүмүүстэй тусалдаг ч юм уу иймэрхүү байдлаар кикугари гэдэг юм л да эргэн тойрныхоо хүмүүс санаа тавьж чаддаг тийм улсуудыг илүү үнэлдэм байгаа шүү. Тийм болохоор заавал хамаг хүчээр бараал бүх ажлыг ганцаараа хийгээд авах шаардлага байхгүй. Гэхдээ хийсэн ажлаа нямбаа хийгээд сайн шалгаад асуудал байвал дээдлийн хүмүүстэйгээ зөвлөөлгээд явал илүү эргэн тойрныхоо хүмүүст үнэлэгдэх баха. Тэгээд бас дахиад нэг юм болохоор айс хацуу гэж юм байгаа. Мэдлэх хүмүүстэй маш сайн мэдлж явах хэрэгтэй. Өглөө ажиллаар очиод ухааяа гозаимас гэдэг. Ухааяа гозаимас гэдэг нь болохоор таны мэдж явах өглөөний мэд гэсэн үг. Гэхдээ ажил дээр орой оцсон ч гэсэн хамаагүй бүх хүмүүс ухааяа гозаимас гэдэг өглөөний мэд гэдээ мэдлдэг байгаа. Тэгээд ажил дууссаны дараа уцгаараа самаад байсан уцгаараа самаад штаа ч юм уу тийм нэг тогтсон хэллэг үгнүүд байдаг байгаа. За тэгээ Монголд болохоор та нар Японд үзэж байгаа тэгэхээр ерөнхийдөө Японд ирсэн хойноо болохоор ярьж чаддгүй, бичиж чадахгүй Монголд N2, N1 хүртэл төвшин аваад ирсэн хүмүүс ч гэсэн ирээд ерөнхийдөө ярьж чаддгүй бас бичиж бичгийн хэл бас муу байдаг. Тэгэхээр энэ нь болохоор угаасаа аргагүй тийм зүйл. Яагаад тэгэхээр нөгөө яг сурах хүчгийн Япон хэл гэж байгаа. Тэгээ дээрээс нь хэрэглээний Япон хэл гэж байгаа юм л да. Хэрэглээний Япон хэл гэдэг маань ерөнхийдөө бид нар болохоор амьдралд өдөртөн хамгийн одоо юу гэдэг Миннан Нихонгогийн хамгийн одоо Ваташи ва нани дес гэдэг юм уу. Нани ва нани дес гэсэн тийм хамгийн хэлбэр дүрмээс эхлээд хамгийн одоо энэ нэг дээр ч гэсэн үзэхгүй дүрм байд юм уу үгнүүдийг хэрэглээд өдөр тутам ингээд ярьж байгаа. Тэр бол нэг болохоор яг Монголд сурах хүчгээс үзэхээр болохоор тэр бол нэг яг хаана аль хэсгийг нь хэрэглээд байгаа юм ч юм уу аль хэсгийг хэрэглэдэг юм бэ ч юм уу альсгүй энэ үгийг яаж хэрэглэх ёстой юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас ярьж чадахгүй мэдэхгүй байгаа учраас бичиж чаддгүй юм аа. Гэхдээ тэр нь болохоор санаа зовоод хэрэг байхгүй. Монголд байхаас болохоор маш сайн хичээл хийх хэрэгтэй. Тэр бичгийн Япон хэл одоо сурагчийн Япон хэл чинь аягүй сайн суур болж иж энэ хэрэглээний Япон хэлээ үзээд ирэх юм бол алдаагүй зөв одоо дөрмийн дагуу гэх юм уу зөв ярьж зөв бичиж сурдаг болно. Тэгэхээр Монголд ирэхээс ахвалаад маш сайн хичээл хийгээд энд ядаж нэг N3 төвшөнтэй хүрээдрүүл
айгүй урд явах байл чинь сайжирнаа. За тэгээ үндсэн яриандаа эргээд оръё. Би нэг жоохон темплейт бэлтсэн байгаа. За тэгээд яаж ажил дээр хэрэглэдэг үгнүүд тэгээд ажлаас чөлөө авах үед ямар байдлаар яаж чөлөө авдаг вэ гэсэн талаар тайлбарлая. За тэгээд сая тайлбарсан байгаа. За эхлээд ажил дээр өргөн хэрэглэдэг үгнүүд те. Сая хэлсэн ухаё гозаймас гэхээр өглөө ажил дээр очиод өдөр очиод орой очиод ухаё гозаймас гэдэг өглөөний мэндийг мэдлдэг байгаа. За тэгээд аригато гозаймас те баярлалаа. Аригато гозаймас гэхээр хүн чамд ямар нэг юм хийж өгсөн тохиолдолд ерөөдөө Японоос маш их баярлалаа гэж хэлдэг байгаа. Тэгээд аригато гозаймас гэдэг ажилд нь туссан бол янз бүрийн хийж өгсөн бол аригато гозаймас гэдээ баярлалаа гэж заавал хэлж байгаарай. За тэгээд ойлголоо гэсэн үгнүүд байна тий. Хай вакаримашта гэх юм бол хай вакаримашта хай гэдэг маань хамгийн их хүргэн хэрэглэдэг за ойлголоо гэсэн үг. За тэгээд доошоор yokai shimashita гэдэг маань бас мэдлээ ойлголоо мэдлээ гэсэн үг. За тэгээд shochi shimashita гэдэг маань бас ойлголоо гэсэн үг. Энэ дундаас yokai shimashita гэдэг нь болохоор яг нөгөө цэргийн байдлаар мэдлээ гэдэг маркаар хэлж байгаа нь болохоор энэ yokai shimashita, shochi shimashita гэдэг нь зүгээр ойлголоо гэсэн үг. За тэгээд ойлгоогүй гэдгийг хэлэх тохиол за жишээлбэл гоминасаа иманоны хонго ва вакаримасен дэшта тий. Уучлаарай сайн яг магчтаад орчуулах юм бол уучлаарай сайн япон хэлийг ойлгосонгүй гэж байгаа. Тэгээ утга нь болохоор уучлаарай сайн япон үгийг ойлгосон уучлаарай саяхыг ойлгосонгүй гэсэн утгатай болно. Тэгэхээр арай нэг гайваа амархнаар бол тайлбарлаад өгөх болов гэж бодож байна. За тэгээд эхний үед бол ерөнхийдөө хэл муудаа гадаг бол тэр хэл муудаа чинь цаатлааснаас хүмүүс нь мэдчихэж байгаа болохоор аль болох амархан япон хэлээр харьцаад явах баха. За тэгээ уцкарэ самадэшта уцкарэ самадэс гэдэг маань болохоор ажил дээр бас өргөн хэрэгэлдэг ажил дууссаны дараа ажил эхэлж байгаа үед ч гэсэн биендээ хэлдэг. Ерөнхийдөө яг магчлаад орчуулах юм бол ер нь та ядраа үздэй гэсэн маркийн утгатай үг. Тэгээд энэ тогтцсон үг хэллэг учраас байн хэрэгэлдэг байгаа. Ажил дуусны дараа уцкарэ самадэшта гэдээ явж байгаарай. За тэгээд доошлох юм бол ажлаас чөлөө авах тухай. За тэгээд ерөнхийдөө бол яг ингээд тухайн өдөр ажлаас чөлөө авч байгаа тохиол заавал уцаар холбоор ярьсан дээр тэгэхгүй бол мэйлээ бол уншихгүй байх магадлал байгаа. Тийм учраас уцаар ярьсан дээр тэгээд жишээлбэл энд ухаё гозаймас баторо дэс гэдэг симимасан кё аса кара гэсэн ч болно. Кёно аса кара гэсэн ч болно. Өнөөдөр өглөөнөөс эхлээд за нэгтгэн жишээлбэл атамага итакте низумо такай жотай дэс гэхээр толгой өвдөд дээрээс нь халуун өндөр халуунтай тийм нөхцөл байдалтай байна. Жотай гэдэг маань нөхцөл байдал гэсэн үг. Жотай дэс гэдэг хоёр дахь жишээлбэл хакигэга штэй усамаранай жотай дэс гэхээр бөөлжгöd ерөнхийдөө айгу тэр бөөлжгöd айгу хэцүү байна гэд бас ohara гэж бичсэн байна. Онакага итакте герига томаранай жотай дэс гэхээр гид зөвдөд за герига томаранай жотай дэс гэдэг маань цацаага алдаад байна гэсэн үг. За тэгээд иймэрхүү шалтгаанаар хэлээд корекара биоиндэ мите морао томотте масу симимасен га кё ва ясандэ мо ii desu ka. За японочдод энийг өшөөж яхаа хүндэтгэлийн хэлбэрээр хэлнэ. Гэхдээ тэрийг тэгээ орчод аюу хэлэхэд хэцүү болчих واخ. Тэгэхээр эхний ээлжинд иймэрхүү байдлаар хэлвэл нөгөө хүмүүстэй ч гэсэн эйгүү сонсогдохгүй эвтэйхэн хэлж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр нөгөө талаас нь болохоор сокка вакатта ренаку аригато удайжини гэдэг ч юм уу тий. За ойлголоо холбоо байршин баярлалаа удайжини гэдэг нь бие бодорой гэсэн. Тэгэхээр аригато гозаймас сумимасен гэсэн байдлаар хэлээд тухайн өдрөө чөлөө авч болно. За тэгээд ерөнхийдөө бол ингээ заавал хилээ чөлөө аваарай. Тэгэхгүй бол жишээлбэл сард нэг удаа огт хэлэхгүй алга болчдөг хүн. За сард 5 удаа алга болж байгаа ч гэсэн хилээд алга болж байгаа хүн хоёрын хилээд алга болж байгаа нь Японд бол хамаагүй илүү байдаг. Яа тэгэхээр ажил өгж байгаа тал нь болохоор чамайг болохоор өнөөдөр ирэх юм байна гэдээ ажиллаа төлөвлөж байгаа учраас ирнэ гэж яагаад ирэхгүй болчоор айгүй хэцүү байдалд орчдөг байгаа. Ирэхгүй гэдгийг мэдсэн байгаа тохиолдолд болохоор за дараа нь өөр хүнийг ажилуулах уу, хэнийг ажилуулах уу гэх юм ажлаа багасгадаг ч юм уу тэгээ зохицуулж болдог учраас энэ заавал холбоо ярьж байгаарэ. За тэгээд доор нь болохоор мэйлээр холбоо ярих тохиолдолд мэйлээр холбоо ярих тохиолдолд болохоор ерөнхийдөө бол уцаар яг тулцсан өдөр бол уцаар холбоо яриарай. Тэгээд за боломжгүй яг мэйлээр холбоо ярих жишээлбэл ингэж болно.
Ohayou gozaimasu. Өглөөний минь Баатарです。За Баатар байна гэд 大変申し訳ございませんが、朝から頭痛がひどく、熱も下がらない状態です。Өстөө уучлаарай, өглөөнөөс эхлээд толгой өвдөд дээрээс нь халуун маань ч гэсэн ерөөсө буухгүй тийм нөхцөл байдалтай байна. Honjitsu wa oyasumi o itadakenai desho ka гэхээр өнөөдөр би амралт авчиж болох уу? Тэгээд коrekara byoin ni itte mite moraimashou. Одоо би эмнэлэг яваад үзүүлнэ. Тэгээд гомэваку гэх шимаште мошиаке гозаймасен. Түүх утсан дуучлаарай. Yoroshiku onegai itashimasu гэхээр за Монгол хэлэнд бол энэ үг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол болгоно л гэсэн үг. За тэгээд хэд хоногийн өмнөөс ямар нэг ажил гараад тэрийг мэдэгдэж байгаа тохиолдолд ерөнхийдөө мэйлээр холбоо ирсэн зүгээр. Тэгэхгүй бол уцаар яриад цаад хүн маань мартчих тохиолдол байгаа. Тийм учраас мэйл хичээрээ. Тэрэн дээр жишээлбэл ийм мэйл байж болно. Оцкаре самадес. Баатарです。За 7月2日ですが、出勤を予定していましたが、学校の用事が入ってしまって出勤できなくなってしまいました。ご迷惑をおかけしまして申し訳ございません。よろしくお願いいたします。гэхээр 7 сарын 20-ны өдөр би бол ажил гарах ёстой байсан юм аа. Ажил гарахаар төлөвлөсөн байсан юм аа. Гэхдээ боловч сургуулийн маань学校の用事гэхээр сургуулийн ажилтай болцоход ажил гарч чадахгүй болчлоо. 出勤できなくなってしまいました. Тэгээд түүх удаж байгаа дуучлаарай болгоно гэсэн байдлаар мэйл явуулж болох юм байнамаа. Тэгэхээр аль болох ерөнхийдөө ингэж чөлөө авахгүйгээр ажиллаад явна гэж бодож байна. Тэгээд чөлөө авах тохиолдолд иймэрхүү байдлаар мэйлээр болон утсаар холбоо барьж болно. Тэгээд сая хийсэнтэй ажил дээр сайн энэ хүмүүстэйгээ сайн мэдлж байгаарэ. За тиймэрхүү байна да. За тэгээд асуулт байвал комментээр асуултаа бичээрэй. Дээрээ амжилт хүсье.